Ой, нэр чинь спрейтэй краш яа. Лиза шүү дээ. Тийм үү? Юу лиза солонгос. Чи мэддэг юм уу? Таиланд шүү дээ. Би Таиланд очиж хүсдэг шүү дээ. Үгүй очих гадна Улсан Таиланд ч аялалж явах төслөд хоолоороо галзтай орно шүү дээ. Таиланд өвдөө өдрөл байдаг. Өглөө өдрөлгөн байлээ. Таиланд 3 өдрөлтөд зуны халууны борооны гэсэн 3 өдрөлтөд байлээ. Таиланд амар Таиланд 70 сая гүрдэн байлээ. Тэрнийх нь 10 сая нийслэл Бангкок хотод амьдардаг байлээ. This is Shinihu. Since he wants to travel around Southeast Asia, he decided to research about Southeast Asia. Доржо GPT зүүн өмнөд Азийн бүс нутгийн уур амьсгал хэрвээ. Зүүн өмнөд Азийн Наад төвийн халуун бүсэд оршдогтол ихэнхдээ халуун чиглэг уур амьсгалтай байдаг. Жилийн турш дулаан дундаж температур нь ихэнхдээ 25-30 Цельсийн градустай чиг ихтэй улирлын ялгаа нь температураар биш хурд хунцаар илэрдэг. Мусооны нөлөө. Энэ бүс нутагт мусан салхи хүчтэй нөлөөлдөг. Хуурай улирал нь ихэвчлэн 11-ээс 4 сард тохиолддог бол борооны улирал нь ихэвчлэн 5-аас 10 сард тохиолддог. Энэ үед адар бороо их орд зарим газар үер болдог. Уур амьсгалын төрөл. Экваторын буюу ширэнгэн уур амьсгал. Жилийн турш халуун, их бороотой жишээ нь Индонез, Малайз гэсэн улсуудад тохиолдог. Субэкваторын буюу мусооны уур амьсгал. Хуурай борооны улиралтай жишээ нь Таиланд, Вьетнам. Байгалийн гамшиг, хар салхи, ялангуяа Филиппин орчим, үер, халуун орны шуурга. Дүгнэлт. Зүүн өмнөд Азийн халуун чиглэг, мусооны нөлөөтэй уур амьсгалтай. Жилийн турш дулаан боловч борооны улиралд хурд тундас их ордог онцлогтой. Доржо GPT-гийн лимит нь итрээд заяа жимин рүү орлоо. Зүүн өмнөд Азийн эдийн засгийн томоохон төвүүд. Зүүн өмнөд Ази нь дэлхийн хамгийн эгчтэй хөгжиж буй хүн амын нэтэрчлэгтэй бүс нутгуудын нэг нь. Энэхийн томоохон хотууд нь эдийн засаг, соёл, аялал жуулчлалын асар том зангилаатгууд нь болдог. Хамгийн гол хотуудыг танилцуулбал нэгт Индонез, Жакарта. Индонез улсын нийслэл Жакарта нь зүүн өмнөд Азийн хамгийн том хотод тооцогддог. Гол онцлог нь гэвэл метро бүс нутагтаа 30 гаруй сая хүн амтай. Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоо нь төв байр нь энд байрладаг. Одоогийн байдлаар Индонез улс нийслэлээ нусантараа руу нүүлгэх төсөл хэрэгжүүлж байгаач Жакарта нь эдийн засгийн төв хувиар үлдэнэ. 2. Таиланд, Бангкок. Зүүн өмнөд Азийн аялал жуулчлал логистикийн гол төв нь энд байрлана. Гол онцлог нь дэлхийн хамгийн их жуулчин хүлээн авдаг хотуудын нэг нь. Түүхэн дурсалт газар болон орчин үеийн тэнгэр багаанцсан барилгуудын хослол нь энд харагддаг. Автомашин хөрвүүлэлт бодон хөдөө аж ахуйн экспортын бүсний гол зангилаа. 3. Сингапур. Дэлхийн санхүү технологи тээврийн хамгийн том төвүүдийн нэг нь. Гол онцлог нь гэвэл хотын статус бүхий тусгааруулс маш өндөр хөгжилтэй цэвэрхэн цэцэрлэгт хот гэдгээрээ алдартай. Давуу тал нь гэвэл дэлхийн хамгийн том усан боомт болох нисэх онгоцны буудлуудын нэг буюу Чанги энд бий. 4. Манила. Дэлхийн хамгийн их хүн амын нэтэрчтэй хотуудын нэг. Онцлог нь бизнес процессын аутсорсинг буюу дуудлагын төв мэдээллийн технологиг үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг. Бүтцээрээ гэвэл метро Манила нь 16 хотоос бүрддэг авраг том бүс нутаг. 5. Вьетнамын Хой Шимин. Вьетнамын эдийн засгийн зүрх гэгддэг. Онцлог нь өмнөд Сайгон нэрээрээ алдартай байсан зүүн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн ихээр татж байгаа. Гол төлөв нь гэвэл зүүн өмнөд Азийн хамгийн хурдтай өөдөж буй хотуудын нэг нь. Эдгээр хотууд нь бүгд хүн амын төвлөрөл болон замын хөгжлийн асуудалтай тулгарч байгаач бүс нутгийнхаа эдийн засгийг хөлөгч гол хүчин хിവэрэ байгаа юм а. Өмнөд Ази нь газар зүйн байршил цаг уурын даваа тал дээрээ тулгуурлан дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч бүс нутагт тооцогддог. Тус бүс нутгийн хөдөө аж ахуйн салбар нь зөвхөн уламжлалт газар тариалан бус өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэр рүү эрчимтэй чиглэж байна.
Нэгдүгээрт болохоор стратегийн гол нэрийн бүтээгдэхүүнүүд буюу цагаан будаа. Цагаан будаа нь болохоор Вьетнам болон Таиланд улсууд хамгийн том экспортлогч болдог. Мөн Мьянмар, Камбож улсууд нь энэ зах зээлд хүч төрөн орж ирж байгаа. Даалт модны тос. Индонез болон Малайз улсууд дэлхийн нийт хэрэглээний 80%-ийг дангаараа гаргадаг байгаа. Мөн кофе Вьетнам улс нь Бразилийн дараа орох дэлхийн 2 дахь том кофений экспортлогч болдог. Мөн каучук Таиланд, Индонез, Вьетнам улсууд байгалийн каучугийн дэлхийн гол үйлдвэрлэгчид болдог. Далайн гаралтай бүтээгдэхүүнүүд Вьетнам болон Таиланд, Филиппин улсууд нь сам орхой, тунаа загас болон бусад далайн бүтээгдэхүүн борлуулалтаараа тэргүүлдэг байна. Гол тоглогч орнуудын онцлог улс орон гол чиглэл давуу тал Таиланд хүнсний боловсруулах үйлдвэр дэлхийн галтайгаа болох зорилготой өндөр технологийн хүнсний үйлдвэрлэл юм а. Вьетнам экспортын чиг баримжаа цагаан будаа, кофе, сам орхой экспортын асар их өсөлттэй. Мөн Индонез нь болохоор түүхий долборлол, далд модны сам тос, какао, халуун ногооны асар том нөөцтэй. Малайз улс нь болохоор технологижуулсан хөдөө аж ахуйн далд модны тосны үйлдвэрт автоматжуулалт, робот техникийг нэвтрүүлсэн. Мөн 3 дахь болохоор шинэ салбарын чиг хандлага. Одоогийн байдлаар зөвхөн хөдөө аж ахуйн салбарт дараах өөрчлөлтүүд гарсан байна. Ухаалаг ферм энэ нь болохоор дрон ашиглан талбайгаа хянаж хөрсний чийгшил болон бордог мэдрэгчээр дамжуулан удирдах технологи нэвтэрч байгаа. Хүнсний аюулгүй байдал ба мөшгөх тогтолцоо. Энэ нь болохоор блокчейн технологиг ашиглан бүтээгдэхүүн хаанаас гаралтай хэрхэн тээвэрлэгдсэнийг хэрэглэж хянах боломжтой болсон. Биотехнологи энэ нь болохоор уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй өндөр ургац өгөх үр тарианы шинэ сортуудыг гаран авч байна. Дөрөвдүгээр сорилтууд ба асуудлууд. Дэлхийн хэдийгээр хөгжиж байгаа ч хэд хэдэн томоохон саад дотор бий. Уур амьсгалын өөрчлөлт. Энэ болохоор үер болон ганчиг ургацад шууд нөлөөлдөг. Мөн байгалийн дороотлол, байгаль орчны дороотлол энэ болохоор далд модны тос гаргаж авахын тулд ой модыг устгаж байгаа нь олон улсын шүүмжлэлд өртөж экспортын татврын хоригтой тулгардаг. Ажиллах хүчний хомсдол их байдаг. Залуучууд хот руу шилжиж байгаа нь хөдөө аж ахуйн салбарыг илүү механикжуулсан, мөн автоматжуулсан байхыг шаардж байна. Үүнээс үзвэл зүүн өмнөд Азийн хөдөө аж ахуйн үйлдвэр нь зөвхөн тариа тарих биш харин өртөг шингэсэн хүнсний технологийн төв болон хуурч байгаа. Энэ өө өстэй. Энэ үртэл үзэн баярлаа. Энэ үтсэнд байлаа. I just had to let you know you're. She a happy baby, she